Сэтгүүлчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны хагас жилийн буюу одоо 2020 оны 8 сарын 16-ны байдлаар бол газар зохион байгуулалтын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулна. Бид бүхэн иргэдэд сэтгүүлч олон нийтэд бол одоо сар бүхэн бол ажлынхаа явцыг танилцуулаад нээлттэй мэдээлэл хийдэг байгаа. За өнөөдөр бол мэдээллийн хэвлэлийн уралд болвол нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга миний бие нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Батүлзээ, газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн дарга Оюунчин гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. За өнөөдөр бол бидэд 3 асуудлаар танилцуулга хийх байгаа. За миний бие бол нийт одоо 2020 он эхлснээс хойш одоо өнөөдрийн байдлаар бол нийт газар зохион байгуулалтын албанд хичнээн хүргэл гомдол ирсэн, хичнээн одоо иргэн аж ахуйн нэгжээс одоо хүсэлтүүдээр шийдвэрлэгдсэн талаар танилцуулна. Манай газар ашиглалт бүртгэлийн хэлтсээс бол газрын зөрчил түүний одоо шийдвэрлэлт явцын талаар бол мэдээллийг танилцуулна. Газар менежмент төлөвлөлтийн хэлтсээс маань бол газрын дуудлага худалдааны талаар мэдээллийг танилцуулна гэж. За нийт 2020 оны 8 сарын 16-ны байдлаар бол нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 35193 албан бичиг өргөдөл гомдол ирснээс одоо үүнээс битнээс 32191 албан бичгийг судалж шийдвэрлэж 2999 албан бичгийг бол судалгааны шатанда судалж ингэж явж байна. Нийт одоо иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 98.6% нь бол шийдвэрлэгдсэн байна гэж үзэж байна. Тус хугацаанд бол иргэн аж ахуйн нэгжээс нийт одоо зөвхөн иргэдээс ирсэн өргөдөл гомдол нь бол 23586 өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээс бол 15716 өргөдөл гомдлыг бол биднээс шийдвэрлэж 1218 өргөдөл гомдол бол ингээд судлагдах шатанд явж байна гэж. За газар ашиглалт бүртгэлийн хэлтсээс Батүлзээ дарга. За нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас жил бүрийн газрын зөрчил арилгах, за явган хүний, автомашины, нийт эзэмшин самтал чөлөөлөх юм ажлуудыг зохион байгуулдаг байгаа. За 2020 оны хүрээнд бол газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр эхний хагас жилийн 151 байршил 437 объект чөлөөлөхөөр бол төлөвлөгөөнд тусгагдаж ажлыг эхлүүлсэн. За энэ ажил бол одоо 92% буюу одоо ингээд удахгүй дуусгаар төлөвлөгөөний дагуу явж байна. За 139 байршил 400 гаруй объектыг чөлөөлсөн баг өнөөдрийн байдлаар. За тэгээд үүнээс чөлөөлсөний дараа ямархуу үр дүн гарваа гэхээр 30 байршилд явган хүний зам хаагдсан байсан. Энэ ажлыг одоо орц гарцын нээж ажилласан байна. За 55 байршил нийтийн эзэмшлийн зам талбай хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхээр ногоон байгууламж тогтчлолт бүхий газар хийх боломжтой юм газруудыг чөлөөлсөн. За 20 байршилд автомашины болон явган хүний одоо зам талбай зогсоол байгуулах боломжтой юм 20 байршил одоо ингээд сул чөлөөтэй болжээ гэж. За эдгээр ажлын хүрээнд бол одоо өнөөгийн байдлаар 120 орчим сая төгрөгийн төсөв зарцуулаад байгаа. За тэгээд 10,000 орчим метр квадрат талбай одоо нийт эзэмшил шилжсэн чөлөөтэй одоо болсон. За 4100 орчим метр газар одоо ингээ явган хүний зам талбайгаас чөлөөлөгдсөн байна. За мөн үлдсэн одоо энэ хугацаанд хагас жилд бол бид бас 82 байршил дээр 439 объектыг бас чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад одоо засгийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулахаар ингэ явж байна. За нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 онд нийтдээ 90 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөгөө гарган нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлаар батлуулан засаг дарганы захирамжийн хүрээнд ажиллаж байгаа. 2020 оны 8 сарын 19-ны өдрийн өглөөний 9 цагаас 17 цагийн хооронд нийт 24 байршил дуудлага худалдаа захим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 16 байршил 92 иргэн аж ахуйн нэгжээс дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг захимаар илгээсэн бөгөөд нийт 14 байршилд ялагч тодорч нийслэлийн төсөвт 242.3 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаар болсон. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийтдээ 90 байршлаас 71 байршилтанд дуудлага худалдааг зохион байгуулсан. 71 байршлын 29 байршилтанд дуудлага худалдааны ялагч тодорч нийслэлийн төсөвт нийт өссөн дүнгээрээ 632.9 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 259.7 сая төгрөгийг төвлөрүүлж ажиллаад байгаа. Цаашдаа 2020 оны 9 сарын 16-ны өдөр 10 байршил дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дуудлага худалдаанд оролцох одоо нийслэлийн газрын албанаас зохион байгуулж дуудлага худалдаанд оролцох байршлууд оролцох одоо яаж оролцох ямар сайтаар дуудлага худалдаа маань захим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа гэдгийг өмнө нь хэлсэн. Газрын харилцаа геодэ зураг зүүн газраас эрхэлж ажиллаж байгаа. Имэйлээ цэг имэн гэсэн захим сайтанд хандан дуудлага худалдааны байршлуудыг сонирхох боломжтой. 9 сарын 16-ны өдөр нийтдээ өмнөх дуудлага худалдаанд санал ирүүлээгүй байршлууд болон шинээр тусгагдсан байршлууд байгаа. Эднэрийн жагсаалтыг эхнээс нь хэлвэл сонгон архин дүүрэгт 21-р хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар нэг га газар, сонгон архин дүүргийн 21-р хороо ар шижрийн аманд 0.5 га газар хөдөө аж ахуйн зориулалтаар Хаанвал дүүргийн Төв аймаг явах зам дагуу Шатгуун түүхийг станцын зориулалтаар 0.7 га газар Хаанвал дүүргийн 21-р хороо Морингийн гэр хорооллын урд орон сууцны зориулалтаар 0.9 га газар Багнуур дүүргийн Мянганы зам дагуу худалдаа үйлчлэгээний зориулалтаар 2 га газар Багнуур дүүргийн Мянганы зам дагуу худалдаа үйлчлэгээний зориулалтаар 1 га газар Багханга дүүргийн 1-р хороонд үйлдвэрлэл хөдөө аж ахуйн зориулалтаар 1.5 га газар Налайх дүүрэгт Гандан уулын уртаалд үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар тус 9 сарын 16-ны өдөр дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулнаа. За манай газар зохион байгуулалтын албанаас одоо өг мэдээлэл бол дуусж байна. Та бүхэнд асуулт байвал асуултанд хариулъя. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын хураагдсан газрыг яриад байна уу? Өөрийнх нь эзэмшдэг газрыг. За тэр мэдээллийг бол албаны шугамараас бичгээр өгөөд авчиж болно. За одоо яг шууд бол энэ мэдээлэлтэй холбоотой биш учраас бэлэн байхгүй байна. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан газрыг дуудлага худалдаанд оруулах ажлыг шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажил газар өөрөө зохион байгуулдаг байна. Тэгэхээр энэ манай албанаас зохион байгуулдаг дуудлага худалдаа захимаар явуулдаг дуудлага худалдаанд бол энэ асуудал орохгүй байх гэсэн үг. За. Өмнөх хотын дараа амарсайхан байхдаа нийслэл 50 га газар өгсөн гэдэг мэдээлэлсэн юм мэдээлэл. Тийм. За тэр нэг хятад холбоотой асуудал яриад байна. Ямар 50 га газар асуудал вэ? За яг энэ үүнтэй холбогдуулаад ерөнхийдөө тавчхан мэдээлэл өгье. Хэвлэл олон нийтийн сүлжээгээр бол амарсайхан дарга засаг даргаар ажиллаж явах хугацаанд бол 50 га газрыг одоо хятад улсын иргэдэд одоо хүнс ногоо тариалах чиглэлээр өгсөн, эзэмшүүлсэн байна гэдэг ийм буруу ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарсан.
Амар сайхан дарга маань бол 2019 оны 2 сараас 2020 оны 6 сарын хүртэл бол нийслэлийн засаг дарга бүгд Улаанбаатарын цагчаар ажиллах хугацаанд ямар нэгэн иргэн болон гадны болон дотоодын иргэн аж ахуйн нэгжид ийм их хэмжээний газар бол ерөөсөө олгосон тохиолдол байхгүй гэдгийг хариуцлагатай мэдгдэх байна.